Сайн байцгаана уу? Од өндөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Амьдтын ертөнц нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтраа илгчаар хайртай амьтанда хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон Од мөндрийн алтан гишүүд ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрч байна. За энэ дугаараар бид дэлхийн хамгийн үнэтэй 10 ангийн тухай ярилцах болно. За студиуд хөтлөх цагт урнаа хоёр ажиллаж байна. За ан гэдэг бол миний хувьд бас их эмзэг сэдв. Ер нь нөгөө амтан алах гэдэг утгаараа гэхдээ одоо энийг бас дэлгэрүүлээд ярих юм бол хоёр талтай юм байна. За хүн төрөлхтөн бол бий болсон цагаасаа л одоо бидний өвгдөөц ан хийж ирсэн. За эрт цагт ан гэдэг бол амьд үлдэхийн тулд зайлшгүй шаардлагатай одоо ийм ажил байжээ. Хоолундаа залгуулахаас гадна арьсаар нөгөө хувц унраа хийн, ясаар нь багц хэрэгсэл бүтээн. За соёл амьдралын одоо хэв маягийн нэг хэсэг. Гэвч орчин үед энэ ан гэдэг зүйл одоо юу болж өөрчлөгдөө, зорилго хэлбэр нь бас яаж өөрчлөгдсөн байх вэ? За жишээ нь тропи хантинг гэж нэрлэгддэг ангийн төрөл байна. За тропи гэдэг бол нөгөө дурсгал, олд, цомч үлээ тийм утгатай үг шүү дээ. Хүнсний зорилгоор биш гэсэн үг. За харин тухайн амьтны за хамгийн сүрлэг шинжийг одоо олз олгон авах зорилготой ийм анги хэлдэг юм байна. Анчид ихэвчлэн том эвэртэй аргал, том соёотой заан, эсвэл сүрлэг эр арслан агнж дараа нь тухайн амьтны толгой, эвэр, соёо эсвэл одоо арсыг нь тропи буюу одоо дурсгал болон хадгалдаг. За зарим анчтын гэрт бол дэлхийн янз бүрийн амьтдын юм толгой, эвэр бүхий цуглуулга энэ төр байдаг. За энэ нь тухайн хүний анчны амжилт, туршлага, за бүр нэр хүндийг илэрхийлдэг гэж ингэж үздэг. За гэхдээ энэ төрлийн ан яагаад ийм хүнтэй байдаг вэ гэдэг асуулт олон хүний сонирхлыг татдаг. Хүнтэй байдаг нь за зарим трофи хантинг лицензийн үн хэдэн 10,000 доллароос эхэлж за зарим тохиолдолд хэдэн 100,000 долларын үнэтэй одоо зөвшөөрөлтэй гэсэн үг те лиценз. Жишээлбэл Пакистаны Мархор хэмэх энэ уулын ангирын агнуурын лиценз 2020 онд 300,000 гаруй доллар төрсөн байдаг. Одоо тэр бомлоод өгч ирсэн шүү дээ. Тий, Монгол мөнгөөр тэр бом тий. За, Хойд Америкийн зарим одоо Big Horn Ship буюу уулын хоньны лиценз дуудлага худалдаагаар бүр 400,000 ам доллар давж исэн тохиолдол байдаг. Тэр бом дагуу хавцаа гэсэн үг тий. Нэг амьтан шүү дээ тий. За, нэг амьтныг агнах зөвшөөрөл яагаад юм үнэтэй байдаг вэ гэж та бүхэн маань юу гэж бодож байна? За нэгдүгээр тропи хантингийн үн өндөр байдаг гол шалтгаан бол тухайн амьтан ховор байдагтай мэдээж холбоотой. За байгаль дээр олон амьтан устдах аюулд орсон эсвэл популяц нь харьцангуй юм бага байдаг. Тиймээс олон улс орн жил бүр маш цөөн тооны агнуурын лиценз ингэж гаргадаг. За энэ нь ихэвчлэн шинжлэх ухааны судалгаа, популяцийн тооллого дээр үндэслэн тогтоогддог. Одоо яг тоо гаргаж өгнө шүү дээ. Жишээлбэл тухайн бүс нутагт 1000 аргал байвал жилд ердөө 3 эсвэл 5 аргал агнах зөвшөөрөл өгч болдог. Ийм хязгаарлагдмал боломж байгаа үед дэлхийн одоо олон ийм баян анчид нэг лицензийн төлөө өрсөлдөж эхэлдэг байна. Эрэлтэнд байна. За эдийн засгийн энгийн зарчим одоо ингэж үйлчилдэг. За ховор зүйл илүү үн цэнтэй болдог. За хоёрдугаарт тропи хантинг ихэнхдээ бүхэл бүтэн экспедиц гэж байдаг байна. За жишээлбэл уулын аргал эсвэл Мархор уулын ангир агнах анчид заримдаа 4,000-аас 5,000 метрийн өндөр ууланд одоо хэдэн 7 хоног аялдаг. Энэ бол одоо бас нэлээд өндөр баг уулчдын түвшний чорг орчин гэмээр санагдаж байна. За мод бүр урахаа баг зогссон тий. Модны дээд ургах хязгаар чинь 3,000-аас 3,500 метр гэдэг. За энэ хугацаанд одоо зөвхөн анчид биш харин бүхэл бүтэн юм баг ажилтдаг гэсэн үг. Тухайлбал мэргэжлийн анчны хөтөч, мөрч, хамгаалагч, одоо нөгөө морь малаа авч явах, одоо агтчин, жолооч, кемпийн ажилтан, тоогч гэдэг одоо олон хүн оролцдог. Зарим сафари аялалд 10-аас 20 хүн ажилтдаг тохиолдол ч гэсэн байдаг. Тиймээс анчид зөвхөн нэг амьтны төлөө мөнгө төлж байгаа гэхээсээ одоо бүхэл бүтэн юм аяллаа логистик, аюулгүй байдал кайфын төлөө, туршлагын төлөө ингэж мөнгө төлж өгнө гэсэн үг. За 3 дугаарт бол тропи хантинг лицензийг заримдаа дуудлага худалдаагаар бүр ингэж үн хүргэж зардсан байна. Ялангуяа Америк нэгдсэн улсын болон зарим оронд ховор амьтны лицензийг аукшн буюу дуудлага худалдаагаар гаргадаг. За тэнд анчид хэн хамгийн их мөнгө төлөхөө гэдгээр ер нь өрсөлддөг. Бас нөгөө нэр хүндийн асуудал яваад тий.
Ингэснээр лицензийн үнд бүр одоо тий улам үнэтэй тэнгэр татах нь шүү дээ. Зарим лицензийн орлого нь шууд одоо wildlife conservation буюу одоо байгаль хамгааллын сан руу ордог гэдэг нь бас нэгэн гайхалтай хэсэг наагаад байгаа. Байгаль хамгаалал руугаа тий. За одоо энэ дээр ялангуяа дэлгэрүүлээд ярихад одоо маш ярих ёстой нэг заавал ярих ёстой юм чухал асуулт гарч ирдэг. За энэ их мөнгө одоо маш үнэтэй трофи ам бол одоо баячуудын хийдэг зүйл гэж ярьж штэ. Энэ их мөнгөнд тэгвэл яг хаашаа явд юм бэ? Нэг анчны төлсөө одоо энэ хэдэн 10,000 доллар, заримдаа бүр хэдэн 100,000 доллар Монгол мөнгөөр бүр одоо тэрбум даваад явж байгаа энэ их мөнгө хаашаа яваад байгаа юм бэ? За энэ мөнгө нь одоо ер нь үнэхээр байгаль хамгаалалтаа хүрч гэнэ үү эсвэл өөр газар алга болоод байна уу гэдэг юм асуулт гарч ирж байгаа. За трофи хантингийг одоо энэ төрлийн анги дэмждэг хүмүүсийн гол тайлбар бол бидний одоо энэ төлж байгаа мөнгө энэ систем мөнгө энэ буцаагаад тэр зэрлэг амьтдаа хамгаалах одоо тэр сайхан үйлсэд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм аа, санхүүжилт юм аа гэж тайлбарладаг. Энэ ч гэсэн ер нь бол үнэн байдаг. Айгүй олон оронд үнэн байдаг. Ялангуяа Африкийн зарим улсад трофи хантингийн зэрлэг амьтдын хамгаалалт тодорхой хэмжээний эдийн засгийн дэмжлэг болж ирсэн гэж бүр урт хугацааны турш эдийн засгийн дэмжлэг болж ирсэн байдаг. Одоо зарим судалгаагаар бол бүр Африкийн энэ трофи хантингийн салбар жил бүр 200 сая доллароос дээш орлого бий болгодог гэж тооцоолсон байна. Энэ орлого нь одоо нэг газрын төвлөрдөггүй одоо энэ орлого нь нэг газартаа төвлөрөхгүй бүр хэд хэдэн ингэж хэл тус хуваарлагддаг. За нэгдүгээр энэ мөнгөний тодорхой хэсэг нь яг тэр ангаа хийж байгаа тэр үндэсний паркч үү юм уу хамгаалтын бүсийн үйл ажиллагаанд орж байгаа. Байгаль хамгаалал гэдэг одоо маш их зардалтай ажил байдаг болохоор тэр байгаль хамгааллын зардалд энэ мөнгө орж байгаа. Том газар нутгийг хамгаалах, амьтдын тодтолгоог судлах, хамгаалагч ажилуулах, дэд бүтэц бий болгох гэд энэ бүхэнд чинь маш их хэмжээний хөрөнгө мөнгө цаана байгаа. Энэ мөнгийг тэр ангаасаа гаргана гэсэн үг. За зарим орнуудад улсын төсөв хангалттай биш байдаг учраас аялал жуулчлал болон трофи хантинг зэрэг үйл ажиллагаанаас яг энэ үйл ажиллагааныхаа одоо хөрөнгө мөнгийг босгодог. За хоёрдугаарт нь болохоор трофи хантингийн орлогоор хулгайн ангийн эсрэг үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Одоо ан гэхээр л яг бид нар шууд орж ирдэг юм нөгөө тэр нөгөө муухай дүр зураг орж ирдэг шүү дээ. Ангаа хийгээл алаал цус нүчтэй зураг аваад явж байгаа байгальтай ээлгүй тэр дүр зураг орж ирж байгаа. Гэхдээ яг энэ трофи ан энэ үнд хүргээд байгаа ан яг тэр нөгөө хууль бусаар хийгээд байгаа ангийнхаа эсрэг одоо тэмцэх мөнгийг нь буцаа гаргаж өгч байгаа гэсэн үг. За хулгайн ам бол дэлхийн олон бүс нутагт зэрлэг амьтдын популяцид хамгийн том асуудлуудын нэг. Одоо ялангуяа Монголд гээд хэлчихэд буруудахгүй. Энэ асуудалтай тэмцэхэд одоо трофи хантингийн мөнгө орж ирнэ гэсэн үг. За жишээлбэл Африкт заан болон хэрсний соёоны ивэр маш өндөр үнээр хууль бус зах зээл дээр зарагддаг. Учираас одоо хулгайн их хэмжээний байдаг. Тэр нь одоо бүрэн хулгайн анчтан бүрийн зэвсгэлцэн маф болцсон явж байдаг. Үүний эсрэг тэмцэхийн тулд хамгаалагчид бас зөрөх тоног төхөөрөмж зэвсэг, тээврийн эрсэл, сургалт, хяналтын системэд маш их юм одоо хөрөнгө мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг бас трофи хантингаар санхүүжүүлж байгаа. За гуравдугаарт нь болохоор трофи хантингийн систем зарим орон нутгийн иргэдэд шууд ашиг хүртээмжтэй боломжийг бий болгодог. Байгаль хамгааллын судалгаанд бас нэг юм чухал ойлголт байдаг. Хэрэв нутгийн иргэд нь тухайн амьтнаасаа ямар ч ашиг хүртэхгүй бол тэд тухайн амьтныг хамгаалах сонирхол багтай байд юм. Харин одоо тухайн амьтнаасаа ашиг хүртээд ирэх юм бол одоо тухайн амьтнаа хайрлаж хамгаалах нь их болно. За зарим тохиолдолд бүр эсрэгээрээ одоо сонирхол нь багтай болчих юм бол эсрэгээрээ тухайн амьтныг бүр ингээ малын бэлчээрийг багасгах, тариалан сүгдэх эсвэл малт халдах үед нутгийн хүмүүс нь бараг шууд очиод одоо Монголд бол жишээ нь эрүүс мэрүүс хотлоо нь орж ирлээ, чон хот руу нь орж ирлээ. Шууд маргааш нь тэр чоныг хайгаал ална гэж явдаг шүү дээ. Ийм юм болдог гэсэн. Харин чоны ангаас жишээ нь мөнгө олоод ирэх юм бол магадгүй нутгийн иргэд арай өөр бодолтой болж болно. Одоо зүгээр нэг энгийн жишээ авахад хэдүүлээ чоныг Монгол чон үнэхээр сайхан юм сүрлэг хангаан чон тийм байдаг. Энэ бол маш хиймэрлэг амтан гэдэргээд ингээд олон нийтэд ялангуяа дэлхийн түвшинд сурчлаад чадчих юм бол за магадгүй чон хэдэн 100,000 доллар өртөг мэхэд за 20,000 доллараар чоноо агналаа гэж бодох юм бол тэр 20,000 долларыг айгүй гоё чигэд хуваарлаад за чоноо хамгаалах үйлсэд нэг хэсэг мөнгөний оруулаад байгаль хамгаалалтанд хэсэг мөнгөний оруулаад нутгийн иргэдэд нь буюу одоо тухайн чоныг
одоо агнахыг зөвшөөрсөн тухайн сумч байт юм уу, багч байт юм уу, тэр иргэдэд дэд бүтцэд нь эсвэл сургууль шинээр үүсгэхт нь, цэцэрлэг шинээр үүсгэхт нь гэдэг тэр мөнгийг хөрөнгө оруулаад үлдсэн мөнгөөр нь магадгүй чон ингээ мал руу н орж ирэх юм бол малын даатгал гэдэг юм үүсгэж болно шүү дээ. Хэрвээ урд чин миний 2 хоног чонын сүрэг идчихлээ, барьцглаа хангаа авчихлаа гэх юм бол за 2 хон чинь тийм мөнгөтэй байна. Тийм үнэлэгдэж байгаа юм байна. Тэр мөнгөийг чинь энэ даатгалаас гаргаад өгье гэд. Харин тэр даатгал нь болохоор нөгөө буцаад чоны ангаасаа, нөгөө трофи ангаасаа санхүүцсэн байх юм бол орон нутгад хин хиндэ ашигтай ийм сайхан юм байж бас болд юм байна. За үүний нэг сонирхолтой жишээ бол Намиб улс байгаа. Намиб улс нь 1990-ад онд байгаль хамгааллын бодлогоо өөрчилж нутгийн иргэдэд өөрсдийн газар нутаг дээрх зэрлэг амьтдыг хамгаалах, удирдах, ашиглах тодорхой эрх олгосон. Ингэснээр нутгийн иргэд аялал жуулчлал болон трофи хантингийн зэрэг үйл ажиллагаанаас орлого хүртэх боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл зэрлэг амьтдад тухайн нутгийн иргэдэд хувьд хамгаалах ёстой үнэт нөөц одоо баялаг нь болж эхэлсэн гэсэн үг. За энэ бодлогын дараа Намибийн зарим бүс нутагт зэрлэг амьтдын тоон нэмэгдсэн. Одоо агнуулаад байгаа мөртлөө тоон нэмэгдсэн. Тэгээд тухайлбал заан, анааш, хар хэрс, орикс зэрэг амьтдын популяц бүр ингээ илт мэдэгдэхүйц өссөн байгаа. Тэгээд нутгийн иргэд өөрсдөө хамгааллын үйл ажиллагаанд ингээд бие сэтгэлээ зориулаад оролцоод эхэлж байгаа болохоор хулгайн ангийн одоо төвшин маш буурж байгаа. За тэгэхэд энэ нь одоо маш юм ашигтай болдог гэсэн үг. За мөн трофи хантингийн орлогоор сая бас дурдсан сургууль барих, усан хангамж сайжруулах, зам засах, орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх гээд маш олон ажлуудыг ингээ хийж болдог. За зарим судалгаанд болохоор анчны төсөв төлбөрөөс одоо хэдэн сарын бүр заримдаа бүр хэдэн жилийн одоо тэр тухайн газрын төсвийг олох боломжтой байдаг. За энэ бүхнээс харахад болохоор трофи хантинг гэдэг нь маш энгийн асуудал ерөөсөө биш юм. Зарим тохиолдлын систем зэрлэг амьтдыг хамгаалахад санхүүжилт бий болгож байна. Нутгийн иргэдийг хамгаалахад боломж олгож байна. Харин зарим нөхцөлд буруу менежменттэй тэр нөгөө мөнгө нь хаашаа орчоо гэдэг тэрийгэ мэдэхгүй болоод ирэх юм бол эсэргээрээ эрсдэлтэй зүйл болоод ирж байгаамаа. Тэгэд энэ олон юмнуудыг хэвлээ ингээд гой бодож үзээд нэг талаас нь биш. Ийм олон талаас нь боддог байх нь сайн талаас нь боддог байх нь одоо хэдий ямар нэгэн зүйл байсан ч гэсэн тэрийг ингээд одоо зөв болгож хараад зөв менежменттэй явах юм бол бас юм сайхан зүйл байж болд юм байна гэдгээд хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Та дөрөв юу гэж хэлчихсэн бэ? Нөгөө их ёчтой юм аа гэд нэгнийх нь амиар одоо бусдынх нь одоо тэр нөгөө орчин амьдрах орчин хамгаалал нь ингээ сайжраа явдаг ийм л одоо зүйл юм байна зөвшөөрөлтэй ан гэдэг тий. Тэгээ маш их мөнгө хэрэгэлдэг юм байна. Энэ нь хэрвээ одоо нэг хулгайчин тий. Одоо манад бол нийтлэг шүү дээ. Тэгэхээр одоо нэг санаа зовх юм алгалтай зүгээр энэ мөнгө нь яг хэрхэн одоо бас зарцуулагддаг талаар манай дээр бас ямар байдаг юм бол гэдэг дээр аягүй сайн одоо бас ажиллах ёстой юм байна гэж бодогдсон юм аа. Тийм яг одоо тэрийг илүү дэлгэрэнгүүлээд ирнэ л ярина л да. За одоо төлөвч гэсэн хамтран ажиллагчаа дур тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 1000 найз амтны дэлгүүр Kitchen Flavor-ыг танилцуулж байна. Таны тэжээвэр амтанд зориулсан хамгийн эрүүл, хамгийн амттай хоол 1000 найз амтны дэлгүүрт албан ёсны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flavor брендийн тэжээвэр амтны хоол нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирж байна. За ихэнх амттын хоолнд өнгө, амт оруулагч, будагч бодис, мөн үр тариа, урамлын гаралтай уураг ихээр агуулгадаг бол Kitchen Flavor нь үүнээс ялгаатайгаар жинхэнэ махан уураг, эрүүл тос сайн чанарын эслэг, ногоон ормол чихэрлэг төмс зэрэг байгалийн нүрс усны их усрыг ашиглан үйлдвэрлэгдэхээр тийм онцлог сайхан байгаад байгаа. За тэгээ сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр grain free буюу үр тариагүй өндөр урагтай хооллолтыг зөвлөх болсон бөгөөд Kitchen Flavor үүнийг тэжээвэр амьтад зориулан одоо хэрэгжүүлж байгаа юм байна. За тэгээд ер нь бол баг амьтдын байтугай баг хүний сувлын хойл айтайл тийм сайхан хоолыг одоо амьтдад зориулаад тэжээвэр амьтдад зориулаад бидний нөгөө гэр бүлийн нэмэлт нэг гишүүнд зориулаад Kitchen Flavor-ийн гаргаж байгаа. За хоолнуудаас нь дурдах юм бол ходоод гиз сочроохгүй, дархлаа дэмждэг, амьтны эрүүл үс арьс булчингийн хөгжилд тустай гэдэг. Ер нь бүх хоолнууд нь ингээд тийм үр ашигтай байгаа. За тэгээд бүр ингээд сонголтууд нь нарийсаад нөгөө танай тэжээвэр амьтан чи хэдэн настай юм, ямар үйлдвэрийнхэн гэдгээс нь шалтгаалаад төрлийн юм хоолнууд байгаа. Тэгээд бүр юм баярын өдрүүдэд амьтандаа өгж болох үс юм онцгой антрасайт грилд цуврал хөрөх гэж хүртэл байд юм байна.
зүгээр юм дурдаад жишээ болгоод ярихад тэр нь болохоор юм ам туурыг өндөртэй бүтээгдэхүүн юм байна. За тэгээд хэрвээ өөртөө яг очиж авч чадхааргүй өдөр байх юм бол хөргүүлээд авах боломжтой. Холбоо ярих дугаар нь 7749 1.8 1.8. Хоёр дахь дугаар нь 9305 1.8 1.8. За Facebook хаягаар нь ч гэсэн бичиж болно. Facebook хаяг нь болохоор Kitchen Flavor Mongolia. За хамтран ажиллагчдаа баярлалаа. Нэг амтыг тэжээхээр дагалдах зүйлсүүд нь бас маш чухал байгаад байдаг. Одоо ашиглагдах хэрэгсэл, шүд амны сойдснаас ахуулаад мэдээж одоо хамгийн чухал нь хоол байдаг. Тэгээ яг юм баталгаатай газраас нэг авахтаа нэг 5 хэлээр нь ч юм уу ингээ авчихаар тэгвэл бас завгүй үед гинт хоолнд дуусаад хоолыг авч амжихгүй нэг хоног хоолгүй байвал энэ ч одоо унтаж чадахгүй тий. Тэгээ одоо энэ дэжээр амт чинь бас өөртөө зэрлэг байхan болцсон. Бараг л яг нөгөө бид нартайгаа хамт хувьсаад айгүй тийм эмзэг болчиход байна шүү дээ. Одоо мамаг баг байхад бол одоо жоохон хайлах гал юм л да. Багад бол баг нэг угаацаар л хоолчдөг байсан шүү дээ. Тийм шүү дээ. Юу хамаагүй нохоо. Одоо бол ер нь шууд биеийг өвднөө. Тийм. Тэгэж одоо нохооныхоо биеийг өвтгөж санаа зовлохгүйгээр хамгийн эрүүл одоо хамгийн сайхан хоолыг Kitchen Flavor-ээс аваарай. За одоо ингээд дэлхийн нөгөө хамгийн үнэтэй арман ан руугаа орж байгаа. Нөгөө трофи ан ч нөгөө бүгдээрээ л айгүй үнэтэй байгаа. Гэтэ бүр хамгийн үнэтэй 10 ан. За тэр дундаа бүр хамгийн үнэтэй нь Пакистанд байдаг мархор хонь байгаа. За одоо бид хоёр энэ 10 амьтдаа нөгөө анчтын өнцгөөс нь бичсэн байдлаар ярих гэж байгаамаа. За одоо анчны тэмдэглэл маяг маань ингээд эхэлж байна. За би одоо ингээд Пакистанд явж байгаа анчин гэж одоо та хэд маань бодох хэрэгтэй. За би дэлхийн хамгийн үнэтэй бас хамгийн нэр хүндтэй ангуудын нэгийг хийхээр Пакистаны хойд улс руу аялж байна. Миний зорилго бол мархор. Төв Азийн өндөр ууланд амьдардаг гайхалтай, мушгирсан эвэртэй зэрлэг янгир. Олон анчны хувьд мархор бол зүгээр нэг амьтан биш. Энэ бол уулын ангийн оргил, олон жилийн мөрөөдөл, анчны ур чадварыг шалгадаг жинхэнэ сорил юм. Энэ ан эхлэхээс хэдэн сарын өмнө би бэлтгэлээ эхэлсэн. Мархор агнахын тулд хамгийн түрүүнд лиценз авах шаардлагатай. Гэхдээ энэ лицензийг хэн ч хүсснээрээ авч чаддаггүй. Жил бүр маш цөөн тооны зөвшөөрлөл гардаг. Зарим жилд ердөө 8-10 лиценз дэлхийн хэмжээнд зарлж байгаа. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн анчид энэ боломжийн төлөө өрсөлддөг. Эцэст нь би лиценз авсан. Үнэ нь бараг $300,000. Бараг тэрбум төгрөг гэсэн. Анхны удаа энэ тог сонсоход итгэхэд бэрх байсан. Гэхдээ энэ бол мархор ангийн бодит үн. Энэ мөнгөний ихэнх нь тухайн нутгийн хамгаалал болон ууланд амьдардаг тосгод руу очдог гэж надад тайлбарласан. Пакистаны энэ бүсэд мархорыг хамгаалах цогц систем бий. Нутгийн иргэд мархор амьд байх тусам анчид ирж орлого орж байдаг гэдгийг мэддэг болсон болохоор өөртөө хулгай ангаа болж энэ амьтдыг хайрлж хамгаалдаг болсон. За бид уул руу хөдөллөө. Хойд Пакистаны улс бол үнэхээр сүрлэг. Хадан цохоо, гүн хавцал, мөстэй оройнууд хаасаагүй. Машин явах замд дууссаны дараа бид морьтой явж эхэллээ. Зарим үед бүр явхан алхах шаардлагатай болж байна. Бид айжмаар 4,000 метрээс дээш өндөрлөө өгсөж байна. Агаар нэмгэрч алхах бүр хэцүү болж эхэлнэ. Зүр хүчтэй цохилж амьсгаа богиносно. Уулын ан гэдэг ийм л байдаг. Мархор бол маш ухаалаг, сэрэмжтэй амьтан. Тэд их цахад хүрэхэд хэцүү уулын хажууд амьдардаг. Тэдэнд махчин амьтдаас хүнээс ч өөрсдөө хамгаалж чаддаг. Бид өглөө эрт гарч уулын орой руу дурангаар харж хадны ирмэг бүрийг шалгасан. Зарим өдөр бид мархорыг огт олж хараагүй. Зөвхөн салхи, чулуу, уулал харагдана. Хоёр дахь өдөр бид холлын хадан дээр хитэн мархор байхыг харсан. Гэхдээ тэд залуу амьтад байсан. Хөтөч маань толгоос ихсэрч бид том хэрийг л хайж байна гэж хэллээ. Трофи ангийн хувьд бол зорилго нь нас бий гүйцсэн том эвэртэй эр мархор байдаг. Ийм амьтан бол сүргийн хамгийн хүчтэй олон жил ууланд амьдарсан туршлагатай амьтан байна. 3 дахь өдөр өглөө бид дахин уулын хяр дээр гарлаа. Нар дөнгөж мандаж хад чулуунууд алтан өнгөөр гэрэлтэж байна. Хөтөч маань гинэт дурангаар нэг цэг рүү чиглүүлв. Би ч бас дурангаар харлаа. Тэнд холын цэгт хадны ирмэг дээр нэг томоос том эр мархар зогсож байна. Түүний эвэр үнэхээр гайхалтай байлаа. Урт, зузаан, муширсан эвэр нь бараг
ийм спираль хэлбэрийн дээш эргэлцсэн нарны гэрэл түүний ивэр дээр тусаж чулууны өнгөтэй нийлэн бараг юм гялалзах хайтай. Ийм архорыг харах мөч бол уулын анчтын хувьд мартагдашгүй мөч. Гэхдээ ан одоо л эхэлж байна. Мархор биднээс маш хол, бас маш өндөрт газарт байна. Бид аажмаар хадны ардуур салхины чиглэлийг ашиглан ойртож эхэллээ. Энэ бол хідэн цаг үргэлжлэх хөдөлгөөн. Заримдаа бид мөлхөн, заримдаа хадны цаана нуугдаж алхан бүрийг боломжтой. Яг юм зүгээр хөөцөлтөнд тоглоом тоглож байгаа юм шиг юм бол. Мархор толгойдгоо өргөж эргэн тойрноо ажиллаж байна. Тэд маш хурц хараатай амьтад. Хэрвээ биднийг харвал тэр дороо уулын нөгөө тал руу алгуулна. Эцэст нь бид тохиромжтой задирлээ. Би дахин дурангаараа харлаа. Тэр мархор сүргэлгээр зогсож байна. Олон жилийн турш энэ ууланд амьдарсан илт. Энэ бол залуу амьтан биш. Энэ бол уулын хаан. Тэр мөчөд би хэдэн жилийн өмнөөс мархар агнах тухай мөрөөдөж байсан бүх дурсамжаа эргэн саналаа. Ууланд ирэх хүртэл хийсэн бэлтгэл, олон сар хүлээсэн лиценз, урт аялал бүгд энэ мөч рүү хөтлж ирсэн. Тэр мархрын мушгаа авир уулын тэнгэрийн дор гялалзж байлаа. Энэ бол миний олон жилийн мөрөөдлийн ан. За баярлалаа. Гайхалтай амт байна. За шууд хоёр дахь амт руу гаръя. Марко Поло аргал гэдэг нь Төв Азийн өндөрлөг улсад амьдардаг. За энэ удаа миний аялал Төв Азийн асар өндөр улс руу чиглэж байна. Миний зорилго бол Марко Поло аргал би анчин шүү. Дэлхийн хамгийн том аюуртай зэрлэг хоньнуудын нэг. Олон анчтын хувьд энэ амьтан бол уулын ангийн жинхэнэ оргил байдаг. За тиймээс Марко Поло аргал агнах боломж одоо олон жилийн хүмүүсийн мөрөөдөл төлөвлөгөө байдаг байна. Энэ ангийн хамгийн том сорил бол байгалийн шалгуур нь өөрөө байдаг. За Марко Поло аргал ихэвчлэн 4500 м-ээс дээш өндөр ууланд амьдардаг. За энд бол агаар маш сэрэг, салхи хүчтэй, цаг агаар хурдан өөрчлөгддөг. Өндөр уулын жижиг бааз дээр бууж нутгийн туршлагатай хөвтөч нартай хамт ангаа эхлүүлнэ. За өглөө бүр нар мандахаас өмнө үүрээр уулын хэр рүү авирч дурангаар алс холыг ажигладаг. За Марко Поло аргал ихэвчлэн өргөн уулын хөндий налуу талд бэлчдэг. Тэд холоос аюул мэдрэх чадвартай болохоор анчид ойртох боломж өөр нь маш ховор байдаг. Хэдэн өдөр хайсны эцэст нэг өглөө хөтөч маань дурангаа нэг хөндий рүү чиглүүлв. Би дурангаар нь харлаа. Тэнд нэг сүрэг аргал харагдана. Тэд уулын ингэр дээр тайван бэлчиж байлаа. Гэхдээ сүргийн дунд нэг том эр аргал шууд нүдэнд тусав. Түүний ивэр гайхалтай харагдана. За Марко Поло аргал дэлхийд дээрх хамгийн урт ивэртэй зэрлэг хоньнуудын нэг гэдэг. За зарим ивэр нь 1.5 м-ээс ч урт. Одоо намны биетэй урт хэмжээний ийм ивэр гэдэг бол маш том шагнал болох гэдэг. Тэр аргал яг ийм том номшиг мушгирсан ивэртэй байв. Бид салхины чиглэлийг ашиглан уулын нөгөө талаар тойрч аажмаар ойртож эхэлсэн. Уулын ихс налуугаар алхах нь маш хэцүү. Заримдаа бид ханны цаана нуугдаж, заримдаа газар доогоор мөлхөж урагшилж байлаа. Эцэст нь бид аргалаас хангалттай ойрхон зайд ирсэн. Би дахин дурангаараа харлаа. Тэр том эр аргал уулын хэр дээр зогсож, эргэн тойрноо ажиглаж байв. Уулын салхи түүний үсийг хөдөлгөж, нарны гэрэл түүний том уур дээр тусж байлаа. Энэ бол Төв Азийн асар өндөр улсын сүр хүчийг илэрхийлсэн сайхан амьт юм аа. Энэ ч одоо 4500 м-ээс дээш гэхэр чинь Монгол орны хамгийн өндөр цэг чинь Алтай таван богдын одоо тэр хүйтний оргил гэж байгаа. Тэр чи одоо 4374 м байт юм байна. Тэгэхээр 4500 м-ээс дээш гэхээр одоо хэр өндөрт байдаг ан хийж гэнэ гэдгийг одоо төсөөлж байгаа бах. Монголын тал хүртэл одоо авирчлаа гэсэн үг тий. Одоо тэнд чинь яалчгүй амьсгалахад хүртэл одоо энгийн үнд хэцүү болоод эхэлж байгаа шүү дээ. Тэр өндөр одоо улсад өдөржин шүнжин уулын тэрүүгээр ингэж явж байдгаараа одоо энэ аргал янгрын ангууд хамгийн үнэтэй ан болж хувираад байгаа. Маш их тийм зовдөг гэх юм уу? Хөөс хөдөлмөр гардаг. За гуравт болохоор манай Монголын Алтай аргал орж байгаа. За энэ удаа миний аялал Монголын баруун хэсгийн Алтай сүрлэг улс руу чиглэж байна. Миний зорилго бол Алтай аргал. Дэлхийн хамгийн том зэрлэг хонь. Мөн уулын ангийн хамгийн нэр хүндтэй олзуудын нэг. Дэлхийн олон анчтын хувьд Алтай аргал бол жинхэнэ одоо нөгөө уулын хаан. Гэхдээ энэ ан маш ховор боломж. Монгол жил бүр аргал агнах маш цөөн лиценз олгодог. Тиймээс гадаадын анчтын хувьд ийм ангийн аяллаа үн маш өндөр байдаг. Алтай аргал агнах аяллаа нийт зардал ихэвчлэн хамгийн багадаа 100,000-аас 150,000 доллар.
Тэгээд түүнээс дээшээ өсөх боломжтой. Зарим жилд бүр $165,000 хүрдэг. Ойролцоогоор 500 сая төгрөг. За энэ үнэд лиценз, хөтөж, уулын экспедиц, нутгийн хөтчөд, морд, кемп, олон хоногийн ангийн аялал зэрэг бүх юм нь яг багтаж байгаа. За ингээд бид Монголын Алтай ууланд ирлээ. Эндхийн байгаль үнэхээр гайхамшигтай юм. Асар том уулсын нуруу, өргөн хөндөй, хадархаг ингэрүүд хаа сайгүй харагдана. Энэ бол аргал амьдрахад хамгийн тохиромжтой газар бизээ. Манай бааз уулын хөндөйд байрласан. Бид нутгийн туршлагатай хөтөч нартай хамт ангаа эхлүүлж байгаа. Эдгээр хүмүүс олон жил энэ ууланд явсан учраас аргал хааны бэлчдгийг сайн мэднэ. Өглөө бүр нар мандахаас өмнө бид уулын өндөр хяр руу гарч дурангаар уулын ингэр бүрийг шалгана. Алтай аргал ихэвчлэн хадархаг ингэр, өндөр хяр, задгаа уулын талд бэлчдэг. Тэд маш хурц хараатай бөгөөд одоо энэ уул ямт чинь ер нь холыг харж уул харуул нүд сайжирдаг гэдэг шиг. Уул ямт бүгдээрээ аяга хараа сайтай. Одоо шонхор бүргэд өдөр чинь ууланд дран хийж байгаа болохоор маш хараа сайтай гэдэгтэй адилхан. За маш хурц хараатай тул анчин ойртоход амаргүй. Хэдэн өдөр хайсны дараа нэг өглөө бид алсын уулын налуу дээр аргалын сүрэг олж харлаа. Дурангаар харахад олон аргал бэлчиж байна. Гэтэ сүргийн дунд нэг том ир аргал шууд ялгарч харагдлаа. Түүний ивэр бас л гайхалтай. Өстө урд өмнө харж байгаагүй сайхан ивэр байлаа. Алтай аргал дэлхийн хамгийн том аргал гэдгийг одоо сая хэлээд урдсан. Бөгөөд ивэр нь одоо 50-аас 60 инч буюу бараг 1.1 м нөгөө төрөний хонтой адилхан гэсэн үг. Урт болдог. За бид салхины чиглэлийг ашиглан уулын нөгөө талаас тойрж айжмаар өртөж эхэлж байгаа. Энэ салхины чиглэлийг ашиглана гэдэг нь бас нөгөө үнээр авахгүй гэсэн үг. Тэгээд өөртөө бас нөгөө алхахад хялбар болгож байгаа. За уулын газар бартаатай, зарим хэсэг нь их цадтай, заримдаа бид хадны наан цаа нуугдаж, заримдаа маш болгоомжтой алхаж урагшлана. Эцэст нь бид хангалттай ойртож чадлаа. Хангалттай ойртсноо бас нүдэн баримжаагаас илүүтэй одоо энэ ганцхан сум тавихад хэдэн $100,000 төлж ирж байгаа нөхдүүд юм range finder гэдэг хэдэн метрийн зайд байна, салхины чиглэл юм байна гэдэг бүр яг юм тодорхой төхөөрөмжтэй ирдэг байсан. За тэрийгэ мэдэлчлээ. Ингээд том ир уулын хяр дээр зогсож байгааг харлаа. Сүргийнхээ дээрээс эргэн тойрноо ажиллаж байна. Уулын салхи түүний зузаан оосыг хөдөлгөж зөөлөн хөдөлгөөд нарны гэрэл түүний том мушгирсан ивэр дээр тусч байлаа. Алтай аргал бол зүгээр нэг ангийн амьтан биш. Энэ бол Монголын өндөр улсын сүргчийг илэрхийлсэн Алтайн улсын минь бэлэг тэмдэг билээ. Дэлхийд алтартай бэлэг тэмдэг юм байна. Тэгээд нөгөө ууланд авирагчид чинь бүр ингээд айгу хоббирцсан байдаг тий. Ууландаа л авирлахгүй бол бай сууж чадахгүй байдаг шиг. Одоо энд бол тий ууланд авирангаа тэр гоё хоббиг мэдрэнгээ давхар нөгөө ан гэхээр энэ бүр ингээд давхар хобби байгаа тийм байна. За дараагийн амтан бол за одоо би сая цогтойгоос үлгэр жишээ авлаа. Түрүүн би нэг жоохон өрөвдөд байгаа юм шиг уншаад исэн юм байна. Одоо би бахархалтайгаар унших хэрэгтэй байна. Энэ удаа миний аялал Африкийн өргөн саван руу чиглэж байна. Миний зорилго бол дэлхийн хамгийн том хуурай газрын амтан Африкийн заан. Олон анчтын хувьд заан агнах нь хамгийн хүнд, хамгийн нэр хүндтэй ангийн нэг гэж тооцогддог. Энэ нь зөвхөн хэмжээ, хүч чадлаас нь болоод биш. Харин ийм ан маш ховор, маш нарийн хяналттай байдгаас шалтгаалдаг. Африкийн заан агнах лиценз маш хязгаарлагдмал байдаг. Ихэвчлэн зөвхөн нас бий гүйтсэн, үржлийн наснаас гарсан том эр зааныг сонгодог. Ийм ангийн аяллаа үн ихэвчлэн 60,000-аас 100,000 $100 хүрдэг. За энэ үнд лиценз, мэргэжлийн анчны хөтөч, хамгаалагч, олон хоногийн сафари аялал, кемп, тээвэр гэд бүгд багтдаг. За бид савааны дунд байрлах бааз дээр ирлээ. Эргэн тойрон төгсөлгүй мэт харагдах шаргал өвстэй тал, хаяа нэг акашиа мод харагдана. Шүхэрчиг хавтгай харагддаг оройтой мочуудэ. Өглөөний агаар сэрүүн, алсад шуудын дус сонсогдно. Энэ бол Африкийн зэрлэг байгаль. Заан агнах ан бусад ангаас их өөр. За маш том амьтан учраас түүнийг нууж болохгүй. Гэхдээ түүнийг олох бол маш хялбар байдаг. Бид өглөө эрт гарч нутгийн мөрчдийн хамт зааны мөрийг хайж эхэллээ. Эдгээр мөрчид газар дээрх жижигхэн мөр, хуурсан мөчр, гიშгсэн үс зэргийг хараад заан аль зүгт явсныг олж чаддаг. Бид хэдэн цаг алхасны дараа шинэ мөр олсон. Мөрч маань доош тонгон мөрийг нь ажиглаад энэ бол том эр заан байна гэж бидэнд хэлв. Түүний мөр гүн бөгөөд том байлаа. Бид мөрийг нь даган саванаар алхаж байв. Нараа аажмаар халж эхэллээ. Африкийн нар их хурц
агаар нь ч халуун. Гэхдээ би зогсохгүй, зорилгоо заавал гүйцээх ёстой. Заан ихэвчлэн удаан алхаж, хоол хайж явдаг учраас бид түүнийг гүйцэх боломжтой. Хэдэн цагийн дараа мөрч гинэт гараа өргөж тохио өгөв. Бид бүгд зог тосов. Алсад акашиа модны дунд нэг том эр заан зогсож байна. Түүний соёо маш том харагдаж байна. Нарны гэрэлд цайвар өнгөөр гялалзан харагдана. Түүний бие асар том, хөдөлгөөн нь удаан боловч хүчтэй харагдана. Тэр савааны дунд асар том авраг амтан шиг. Бид салхины чиглэлийг шалгаж айжмаар ойртож эхэллээ. Заан үнэрлэх чадвар маш сайн тул салхи буруу байвал тэр биднийг шууд мэдрэх боломжтой учраас бид мод бутны хооронд болгоомжтой зөөлхөн алхасаар ойртлоо. Одоо бид зааныг илүү тод харж байв. Түүний том чих салхинд хөдөлж урт цоёо нь газар руу баг зэрэг чиглэсэн байлаа. Энд чи одоо 4 дахь амтнаар эхний 3 амтнаа нь бол хонь байгаа. Хонь, янгир. Уул руу явууланд байлаа. Тэнгүүд уг нь бол бидний төсөөллөөр одоо заа маань ч илүү үнэтэй одоо эн чи хичнээн том амтан бэлээ гэдэг. Илүү үнэтэй юм шиг мөртлөө эхний 3 нь хонь байгаа нэг сонирхолтой. Тэнгүүдээ одоо заанал орж ирж байна. Та ялангуяа бас Монголын амтан байгаа нь бас гоё бахархалтай байлаа. Хойлоо нэвтрүүлэг нөгөө хоолоогоор яриад. Ходрын айлчаа танилцуулаад үргэлжлүүлье. Хот өндрийн алтан гишүүд маань өнөөдрийн нэвтрүүлгийг явах боломжийг олгож биднийг ивентэд гэж хамтарч ажиллаж байгаа гэсэн үг юм аа. За шинжлэх ухаан танин мэдхийн хот өндөр сувгийн хамт олон маань 2 дахь жилдээ одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 2026 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийн 1 жилийн хугацаанд нийт 1050 шинжлэх ухаан танин мэдхийн нэвтрүүлгүүдийг одоо монгол хэлээр ойлгож мэддэг хүн бүхэндээ зориулан ямар нэгэн үн төлбөргүй ингэж хүргэдэг байгаа. За энэ үйл явц эхлээд биднийг бол маш олон хүн дэмжсэн. За энэ бол нэг үрд хадгалагдах контент цааш та одоо Монгол хүүхэд багчууд тий ингээд сонсох боломжтой. Тэгээ биднэрт бол энэ танин мэдэх, шинжлэх ухааныг ойлгох энэ хэрэгцээ бол маш их байгаа учраас та бүхнийг бас ингээд үйл ажиллагаагаа таслахгүй, зогсохгүй үргэлжлүүлээсэ гэдэг үднэс ингээд хандив өргөж эхэлсэн. Тэгээ манай мэрэгэн захирлууд маань хоорондоо ярилцж байгаа энэ алтан гишүүн гэдэг группийг нээгээд бидний дэмждэг хүмүүс ингээд нэг групп дээр байх ёстой юм байна. За тэгээд нэг бид нэр тэр хүмүүстээ бас юу өгч чадах вэ гэхээр одоо лайва шууд үзээд одоо дуртай хөтлөгч нартайгаа шууд харилцдаг ч юм уу ийм боломжтой байна. За дээрээс нь манай од мөндрийнхэн маш олон одоо улсуудаар аялж өөртөөхөө ярьж таниулдаг археологийн болон түүхийн одоо тэр гайхалтай газруудаараас өөрсдөө аялж өөрсдөө ингэж тайлбар хийж явдаг. Энэ бүгдэд алтан гишүүд маань аялал болгоно 100 мянган төгрөгийн хөнгөлөлтөд ингэж явах боломжтой. Спорт өдрөлөг болон 4-р сарын 29-нд бас манай од мөндрийн маань 2 жилийн төрсөн өдрийн баяр болох гэж байна. Үүнд одоо жишээлбэл алтан гишүүд бүгд ямар нэгэн үн төлбөргүйгээр оролцож ингэж хамт нэгэн сайхан үдшиг өнгөрөх боломжтой. Өнгөрсөн жилийн төрсөн өдөр бол үнэхээр гайхалтай болсон. Би өөрөө от мөндрөөр айгу бахархсан. За нэг тиймэрхүү болох болов уу гэж бодож исэн чинь хүлээлтээс давсан. За сая бас от мөндрийн алтан гишүүдийн спорт өдрөлөг болсон. За нэг тиймэрхүү болох болов уу гэж бодсон. Илүү ийм гоё халуун дотн тэг бас хүлээлтээс давсан. Тэгэхээр алтан гишүүд маань одоо иймэрхүү үйл ажиллагаанд бас оролцох боломжтой. Хангтай хамгийн гол нь яг манай танин мэдхийн нэвтрүүлгүүдийн маань дэмжиж байгаа өөрсдийн гар биеэр ингэж оролцож байгаа гэдэг нь хамгийн гайхалтай юм аа. За бидний дэмждэг за хараахан бас алтан гишүүн болж амжаагүй хүмүүс байвал Худалдаа хөгжлийн банкны 94,000 гэсэн IBAN-тай 41 гэрник тэг 4 518 от мөндөр танин мэдхэн суугийг эзэмшигчтэй занс руу 100 мянган төгрөгийг фэйсбүүк нэр болон утасны дугаараар бичээд илгээхийн. Тэгээ манайхаас тань руу эргэж холбогдоод алтан гишүүн групптэй оруулнаа. За энэ юун 100 мянган төгрөг вэ гэхээр манай нөгөө жилийн 1050 хөтөлбөрийг одоо нэг нэвтрүүлгийн 90 төгрөгөөр үнэлэхээр одоо энэ 100 мянган төгрөг гарсан гэсэн үг юм аа. За ингээд алтан гишүүн болоорой гэж та бүхнийгээс хүсэж байна. Алтан гишүүдтэй өргөл дэмжиж идэг та бүхэндээ их баярлалаа. Дотны найзууд ч болсон хүмүүс одоо байнга нэвтрүүлэг болгон дээр ингэж нэг лайварч хоорондоо бичдэг болохоор яг өндөө өөртөөх нь найзуудтай ч одоо тэгж дотн нээж чадахгүй байна. За ингээд нэвтрүүлгийн ивент гэжтэй баярлалаа. За дараагийн амтан бол тав турж байгаа арслан байна. Африкийн арслан. За миний зорилго бол Африкийн арслан. Саваны жинхэнэ хаан. Олон анчтын хувьд арслан агнах нь Африкт хийх хамгийн нэр хүндтэй ангийн нэг гэж тооцогддог. Учир нь арслан бол зөвхөн хүчрэг махчин төдийгүй Африкийн зэрлэг байгалийн бэлэг тэмдэг байна. Арслан агнах боломж бас хязгаарлагдмал ихэнх оронд зөвхөн нас бие гүцсэн нэр арслан, өөрөөр хэлбэл үржлийн идэвхэнд буурсан, сүргээсээ салсан нэр арслан сонгон агнахыг зөвшөөрдөг.
Ийм ангийн сафари аяллалын үн ихэвчлэн $50,000-оос $100,000 хүрдэг. Үүнд лиценз, мэргэжлийн ангийн хөтөч гээд бүх юм нь орж байгаа. За бид савааны дунд байрлах бааз дээр ирлээ. Орой болж нар алсад улаан өнгөөр жаргаж байна. Нөгөө саваанч аюу гой тийм нар нь улаан туяарч одоо жаргадаг. Монгол улсад бас зүүн аймагуд бас тэгж гоё улаарч жаргад юм байлээ. Миний анзаарснаар савааны нам гүн мэт боловч алсад янз бүрийн амьтдын дуу сонсогдно. Гинэт холоос арслангийн архирах дуу сонсогдлоо. Энэ дуу савааны нам гүнийг нэмтэлж маш хүчтэй сонсогдно. За маргааш өглөөнд бид ангаа эхлүүлв. Арслан агнах хаан ихэвчлэн мөр хөөх байдлаар явагддаг. Нутгийн туршлагатай мөрчөд газар дээрх мөр гიშгсэн өвснөөс нь хүртэл энэ ямар хэмжээний арслан бай гэдгийг тодорхойлж чадна. Хэдэн цагийн дараа мөрч маань шинэ мөр боллоо. Энэ бол том эр арслангийн мөр байлаа. Энтхийн одоо мөрчөд бол бүр хин гэдэг арслан бай гэдгийг хүртэл хэлж чадна. Нөгөө айгүй сайн судлагдсан байдаг болохоор бүр нөгөө амьтдуудаа нэрлээ явьчдаг. Тэр арслан, Kinky Tail, Mr. T, Соривт ч одоо жишээ нь жинхэнэ арслан байдаг ш. За нэг айжмаар өндөрт гарч нараа айжмаар өндөрт гарч халуун нэмэгдэж байна. Гэхдээ бид мөрийг нь алдахгүй дагад явсаар л байлаа. Арслан ихэвчлэн өдрийн халуунд модны сүүдэрт амардаг. Энэ бол бидний боломж. Алсад нэг том акаци модны сүүдэрт нэг арслан хэвтэж байлаа. Түүний том дил салхинд хөдөлж алтан өнгөөр тэр шаргал бор хүрэн дил нь гэрэлтэж байна. Тэр 50 хэвтэж байсан ч түүний хүч мэдрэгдэж байлаа. Бид салхины чиглэлийг шалгаж маш болгоомжтойгоор ойртож эхэллээ. Одоо хамаагүй бас эвгүй хөдөлгөөн их юм болж ирсэн. Зүхтад алга болж шүү дээ. Зүхт нь эсвэл баг алхаад явж ивэл өөдөөс дайрах боломжтой. Хэдий машин руу дайрдаг ч гэсэн бас явган хүн байж байгаа юм бол буу барьц явган хүн явж байгаа юм бол бас эвгүй шүү дээ. Бид ойртож ирэхэд түүний бие илүү тод харагдаж байна. Түүний том толгой, хүчтэй бие, зузаан дэл. Энэ бүхэн түүнийг савааны жинхэнэ хаан гэдгийг илтгэж байна. За энэ удаа миний аялал Африкийн хурай, Бутрахаг тал нутг руу үргэлжлэлээ. Миний зорилго бол хар хэрс. Дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн ховор том амьтдын нэг бол хар хэрс. За хар хэрс бол нэг гурвалжин хушуугаараа дөрвөлжин хушуутай нөгөө цагаан хэрснээсээ ялгардаг тий. Цагаан хэрс бол бүр одоо мөххийн аюулд хүрээд ер нь тий гурван сэргийх дээр тулаад байгаа. За хар хэрс агнах зөвшөөрөл маш хязгаарлагдсан л байдаг. Жишээлбэл Намибын улсад жил бүр ердөө 5 хар хэрс агнах лиценз олгодог. Эдгээр нь ихэвчлэн нас бий гүйтсэн, үржлийн наснаас гарсан эр хэрс байдаг. Ийм лицензийг ихэвчлэн дуудлага худалдаагаар зардаг бөгөөд үнэ нь $250,000-аас $350,000 $100 хүрдэг. Энэ мөнгөний ихэнх нь зэрлэг амьтдыг хамгаалах ажилд зарцуулагддаг. За бид хуурай саваанд Бутрахаг тал дундуур баазаа байгууллаа. Хар хэрсээ хвчлэн буттай газар жижиг моттой талд амьдардаг. Тэдний хараа тийм ч сайн биш. Үнэрлэх болон сонсох чадвар нь харин маш сайн хөгжсөн байдаг. Өглөө эрт бид нутгийн мөрчдийн хамт хэрсний мөр хайж эхлэв. Газар дээрх гүн мөр, хуурсан бот, шинэхэн бааз зэрэг тэмдгийг хараад мөрчд хэрс хаашаа явсныг тогтоож чаддаг. Удалгүй мөрч маань тохио өглөө. Тэр газар дээрх том мөрийг зааж энэ бол том эр хар хэрсний мөр гэж нэрлэв. За энэ дээр бас нэмэх нь нөгөө эр имийг ялах хэрэгтэй. Им хэрсийг бас дагаа авчиж болохгүй. Ягаад гэвэл очиод алчвал үр төлөө бас цаашдаа явуулах гэдэг боломжтой. Эр хэрсэл алах зөвшөөрөл авсан байгаа шүү дээ. За бид мөрийг дагаж Бутрахаг газар руу аажмаар орлоо. Энэ ам маш болгоомжтой хийгдэх ёстой. Хэрс маш хүчтэй амьтан бөгөөд аюул мэтэрвэл шууд давталдаг чадвартай. Хэдэн цагийн дараа бид хэрсийг оллоо. Тэд бутны дунд тайван алхаж байв. Түүний бие асар том, арьсан зузаан хоёг шиг харагдана. Хамгийн онцлог нь түүний хоёр ивэр юм. Том ивэр нь нарны гэрэл тод харагдаж байв. Бид салхины чиглэлийг шалгаж аажмаар ойртлоо. Хэрс тайван алхаж байсан ч түүний хүчийг ойроос мэдэрч болно. Энэ бол Африкийн зэрлэг байгалийн хамгийн эртний, хамгийн гайхамшигтай амьтдын нэг. Ялч бас хэрс мэрс сагнаад явахаар сүртэй л байдаг хта гэж. Тийм бах. За дараагийн амьтан бол одоо бүр туйлын амьтан болох Арктикт байдаг цагаан бавгай. Итгэмээргүй юм. За энэ удаа миний аялал дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн хүн хүрээгүй онгон дагшин бүсүүдийн нэг болох Арктик руу чиглэж байна. Миний зорилго бол цагаан бавгай. Мөсөн туйлын жинхэнэ хаан. Энэ бол трофи хантгийн хамгийн онцгой ангуудын нэг. Учир нь ийм ан зөвхөн маш цөөн газар, маш хатуу дүрмтэйгээр явагддаг. Одоо энэ туйлын бүсүүдэд чинь ялангуяа за Арктик биш юм аа. Антарктик руу нөгөө пингвин байдаг газар руу очиход одоо тийшээгээ маш зөв хүн очиж байгаа.
нөгөө хэрвээ та хүндэрснээ та буцаагаад уудан тэгээд нөгөө нохооныхоо баасыг уутанд хийж авч явах хэрэгтэй. Яг өөрийнхөө баасыг уудан тэгээд газар мазарт болохгүй аваад явах хэрэгтэй. За ийм газар очиж. Цагаан бавга агнахыг хэвчлэн Канадын Арктикийн зарим бүсэд зөвшөөрдөг. Тэнд нутгийн уугуул иргэдийн квотын хүрээнд хязгаарлагдмал тонны лиценз олгодог. Яг хідээс хэдгсэн юм байхгүй ч гэсэн маш цөөн тонныхыг олгож байгаа. Тэгээд тухайн жилийнхаа одоо байр байдлаас олон хэрэг бавга энэ аваар эргэлдээд байна гэдэгс. За ер нь үнэ нь бол 50,000-аас 80,000 доллар хүрдэг гэж байна. За энэ үнэд лиценз, нутгийн хөтөж, чарга, нохой, олон онгийн Арктикийн спец зэрэг бүгдээрээ багтаж байгаа. За бид Арктикийн жижиг тосгонд хурж ирлээ. Эндхийн байгаль Африк эсвэл Төв Азийн уулнаас мэдээж огтур. Эргэн тойрон зөвхөн мөс, цас, салхи. Температур заримдаа хасаг 30-ыг давна. За одоо монголчуудын Улаанбаатарчуудын хувьд ч одоо хасаг 30 одоо гайгүй ч юм уу дөө гэмээр. Энэ их дайраа галзуу юм а цагаан байгуур явна гэдэг үлцээ. За манай ан ихэвчлэн мөсөн тал дээр явагдаж байна. Нутгийн хөтчөд олон үеийн турш энэ газар амьдарч ирсэн. Одоо нутгийн иргэд байгаа. Тэд мөсөн дээрх мөр амьтдын хөдөлгөөнийг маш сайн мэддэг. Бид чаргатай нохойтой хамт мөсөн талдуур хөдөлж эхэлж байгаа. Одоо нөгөө нохоо хөлгөлцсөн одоо араас нь явж байгаа. Арктикт зам гэдэг хэн баг байхгүй. Хязгааргүй үргэлжилсэн цасан талбай л байна. За хэдэн цагийн дараа хөтөч маань мөсөн дээрх том мөрийг заалаа. Энэ бол цагаан бавга мөр. Бид мөрийг нь даган айжмаар хөдөлж эхэллээ. Цагаан бавга ихэвчлэн далайн мөсөн дээр далайн хав хайгаал явж идэг. Тэд Арктикийн хамгийн том махчин амтан байна. Удалгүй алсад нэг хөдөлгөөн харагдлаа. Мөсөн тал дээр нэгэн том цагаан бавгаан ир алхаж байна. Түүний цагаан үс цасан дунд бараг ууссан мэт харагдана. Гэхдээ ойртод харахад түүний хэмжээ гайхалтай том. Эр цагаан бавгай заримдаа 600 кг хүртэл жинтэй байдаг. Бид салхины чиглэлийг шалгаж маш болгоомжтой ойртлоо. За цагаан бавгай бол нөгөө хүнлүү дайрах боломжтой одоо цөөхөн махчны нэг байгаа. Хүнтэй нөгөө нэг хайхтар харьцаж зураагүй. Хүнийг яг өгөөшөө гэж хардаг болохоор маш боломжтой хэрэгтэй. Арктикт нуугдах газар бараг байхгүй. Тиймээс хөдөлгөөн бүрийг нь маш болгоомжтой хянах хэрэгтэй. Тэр мөчд би ойлголоо. Цагаан бавгай бол зүгээр нэг ангийн амьт юм биш. Энэ бол Арктикийн мөсөн ертөнцийн яалтчгүй хаан юм байна. Мөн энэ бол дэлхийн хамгийн онцгой, хамгийн ядал явдалтай ангуудын нэг юм байна. Тош. Цагаан бавгай гагнах гэж нэг хүн явдаг гэж юусоо бодсонгүй. Тэг нөгөө хоёулагийн нөгөө ирлизүүдийн тухай ярьдаг яриад байна. Тэрнээр ч нөгөө цагаан бавгай анхны ирлизийг нөгөө цагаан бавгай, кризлэ бавгай хоёр ирлизсэн. Тэр чинь нөгөө трофи ангийн агнагдсан байсан цагаан бавгай. Энэ ямар сонин цагаан бавгай агнч ба гэд. Тэгээд генетик нь хараад үзсэн чинь цагаан бавгай ирлиз байсан. За манай гарагийн хорой газрын хамгийн том махчин амт байлаа. За одоо миний аяллаа нэгэн түүх байна. Африкийн саван руу чиглэж байгаамаа. Гэхдээ энэ ан өмнөхөөс огтөөр миний зорилго бол ирвэс. Миний хамгийн бас дуртай амьтдын нэг байна. Африкийн хамгийн нууцлаг, хамгийн ухаалаг махчдын нэг. Ирвэс бол ан хийхэд хамгийн хэцүү амьтан гэж одоо олон анчид маань хэлдэг. Учир нь тэд маш болгоомжтой, ихэвчлэн шүн идэвхтэй, маш чимээгүй сүүдэр шиг хөдөлдөг. Бас хүнээс маш сайн нуугдж чаддаг ийм амьтан, ухаалаг амьтан. За тиймээс ирвэс агнах ан заримдаа олон өдөр бүр хэдэн 7 хоног үргэлжилж болдог. Ийм ангийн сафари аяллаа үн ихэвчлэн 40,000-аас 70,000 доллар хүрдэг. Энэ үнд лиценз, мэргэжлийн анчны хөтөж, мөрчид, олон хүнгийн сафари бааз, тээвэр зэрэг бүгд орсон үн байдаг. Бид саваны дунд байрлах баастаар ирлээ. Ирвсийг ихэвчлэн мөр хөөж биш харин төвчээртэй хүлээж агнадгаараа өрмөц. Хөтөч нар нэг том модны ойролцоо өгөөш тавиад ирвс эрхийг хүлээдэг. Эхний шөнө юу ч болсонгүй. Зөвхөн шүн дунд шувуутын дуу, салхины чимээ сонсогдно. Хоёр дахь өдөр хөтөч маань өгөөш рүү очиж шалгалаа. Тэр газар дээрх мөрийг хараад инээмсэглэв. Ирвс ирсэн байна. Тэр өгөөшөөс баг зэрэг идсэн байв. Энэ нь ирвэс ойр хавьд байгаагийн шинж. Орой бид модны ойролцоо байрлаж хүлээж эхэллээ. Нар жаргаж саван аажмаар харанхуй болж байв. Гэнэт модны дор хөдөлгөөн мэдрэгдлээ. Сүүдрийн дундаас ирвэс гарч ирэв. Түүний бие намхан, булчинлаг, хөдөлгөөн нь маш чимээгүй. Шаргал арьсан дээр хар толовтой хээ сарны гэрэлд тод харагдж байлаа. Ирвэс бол маш хүчтэй амьтан. Тэд өөрийн жингээс хэд дахин хүнд ангаа хүртэл мод руу чирч гарах чадвартай. Олцоо мод руу чирч гаргадаг цорын ганц муурын төрлийн амьтан. Тэр модны дор зогсож эргэн тойрноо анхааралтай ажиглав. Түүний хөдөлгөөн бүр болгоомжтой. Яг л сүүдэр шиг.
одоо ирвсүүд чинь нөгөө та ирвсийг харахгүй байж болно. Ирвс таныг харж байгаа гэд бүх ирвс төр одоо тийм үг бараг таардаг. Манай цоохор ирвс төр хүртэл яг л тийм байдаг. Хизээч та одоо цоохор ирвсийг хичнээн жил судалсан хүмүүс хүртэл цоохор ирвс хараагүй байх боломжтой байдаг гэдэг тэр санаанд орлоо. За 9 дэх амтан бол Африкийн одоо нөгөө Cape Buffalo буюу нөгөө одод сүхэр байгаа. За энэ удаагийн аялал маань Африкийн саванд үргэлжилж байна. Миний зорилго бол Cape Buffalo. Өөрөөр хэлбэл одоо энэ Африкийн жинхэнэ зэрлэг хөр. Олон анчтай хувьд энэ бол Африкийн хамгийн аюултай ан гэж тооцогддог. За Cape Buffalo нь Африкийн алдарт том 5 ангийн нэг. Одоо энэ трофи ан дундаа том 5 гэдэг бас юм алдартай 5 ан байна л да. Энэ заан, арслан, хэрс, ирвэс тэгээд энэ од сүхэр орчиж байгаа. За эдгээр амьтдыг агнах нь анчтай хувьд маш том сорилттой байдаг болохоор том 5 гэж нэрлэж байгаа. За Cape Buffalo агнах сафари аяллаа үн ихэвчлэн $20,000-оос $40,000 хүрдэг. За энэ үүнд мэдээж бүх юм нь багтаж байгаа. Гэхдээ яагаад Cape Buffalo одоо энэ од сүхэр маань хамгийн аюултай ан юм бэ гэж? Яагаад гэвэл одоо нас бий гүйтсэн Buffalo одоо энэ од сүхэр маань 800-аас 900 кг жинтэй. Нөгөө цагаан баогоноос ч хүнд гэсэн. Түүний ивэр зузаан яс шиг хатуу бөгөөд толгой дээр хамгаалтын ясан бамбамт нийлсэн байдаг. Хоёрдугаарт энэ од сүхэр маань маш төрөмгийн зан авиртай. Энэ нь одоо хамгийн аюултай гэсэн. Хэрв аюул мэдрвэл зүгтхаас илүү довтлох магадлал өндөр. Одоо нөгөө бид нэр National Geographic-ийн янз янзын бичлэг, амтны бичлэг үзэж хахад эхлээд өчимбөр нь энэ од сүхрээ хөөжснөө нэг дургуун хүрэл буцаад од зүхэр нь өчимбөрлүүгээ хөөж байгаа тийм тохиолдлууд хүртэл байж болдог. Тэгээ нүүн арслангийн бие рүү ингээ бүр эврээрээ ингээ сүглээд орцсон. Тийм дүр зургууд хүртэл одоо амтны ертөнцид бүртгэгдсэн байна. За 3 дугаарт энэ амтан буттай, харагдах орчин муутай газраар ингээд явж идэх юм да. Анчин ихэвчлэн маш ойрхон зайд очиж байгаа л гинт нүүрт болчдөг. Тэгэхээр маш эрсдэлтэй. Энэ амт одоо яах вэ гэдэг айцтай хэрвээ яг нөгөө баавгаатай тарах, чонтой тарахад яах вэ гэдэг шиг л од сүхртэй тарахад бүр илүү айх хэрэгтэй гэсэн үг. За тиймээс энэхүү од сүхрийг агнах нь зөвхөн төвчээр биш маш их болгоом шаарддаг ам байгаад байгаа. Бид савааны дунд барилах баазаас өглөө эрт гартлаа. Трофи ангийн хувьд ихэвчлэн нас бий гүйтсэн ганц эрийг өөрөөр хэлбэл сүргээсээ салсан хөгшин эрийг сонгодог. Бид нутгийн мөрчний хамт мөрийг нь хайж эхэллээ. Хэдэн цагийн дараа мөрч маань том мөрийг зааж энэ бол Buffalo байна гэж хэллээ. Бид мөрийг нь дагаж буттай саван дундуур алхаж эхэллээ. Яг энэ бутан дундуур явж байна. Удахгүй бид түүнийг оллоо. Бутны дундаас нэг том од сүхэр харагдав. Түүний бие асар том хар өнгийн арьсан нарны гэрэлд ийм улам гялалцж байгаа, улам харлаж байгаа юм шиг харагдав. Түүний том зузаан ивэр толгоон дээр нягт нийлж хоёр тал руугаа ном шиг мөрөөсөн байв. Бид маш болгоомжтой ойрлоо. Энэ ан маш аюултай байж болно. Одоо үхэх эрсдэл хүртэл байгаа гэсэн үг. Тэр биднийг анзаарахгүй мэт өвсөдөж байлаа. Гэхдээ түүний хүч, төрөмгийн зан ойртоод очиход яалтчгүй мэдрэгдэж байна. Маш том жинтэй одоо нэг машин шиг юм ингээд дайраад ирвэрлэлтэй бас айхал юм байна. Амтанд хазуулсантай хазуулах нэг айхтар. За миний дараагийн аялал дэлхийн хамгийн алслагдсан хамгийн хүйтэн бүсийн нэг рүү чиглэж байна. Энэ бол Арктик. За миний зорилго бол Маск Окс мөстөө туйлын бүст амьдардаг эртний амьтан. Маск Окс бол маш сонирхолтой их гоё амьтан. Тэгээ судлаачдын үздэгээр энэ амьтан сүүлийн мөслөхийн үеэс хойш бараг өөрчлөгдөөгүй гэж үздэг. Тэгээ өөрөөр хэлбэл бид бараг мөсөн үеийн амьтантай нүүр тулж байна л гэсэн үг. Маск Окс агнах ан ихэвчлэн Канад болон Гренландын Арктикт явагддаг. Ийм ангийн аяллаа үн ихэвчлэн 25,000-аас 40,000 $40,000 хүрдэг. Бид Арктикийн жижиг тосгонд хүрч ирлээ. Эндхийн байгаль маш өвөрмөц өөр. За эргэн тойронд зөвхөн цас мэс хязгааргүй мэт үржлэх цагаан талбай харагдана. Температур заримдаа хасах 30 градус хүртэл буурдаг. Манай ан чаргатай нохой болон цасны машин ашиглан явагдана. Нутгийн хөтчөд энэ газрыг маш сайн мэддэг. Хэдэн цаг явсны дараа хөтч маань алсыг заалаа. Цасан тал дээр нэг сөрөг Макс Окс харагдаж байв. За тэд бие биедээ ойр зогсож байлаа. Маск Оксууд аюул мэдрвэл сөргөөрөө тойрог үүсгэж хамгаалдаг. Тэдний урт зузаан үс салхинд хөдөлж байв. Эвэр нь хоёр талаараа доош эргэж дараа нь дээш мөрийсэн бие нь маш том өтгөн үстэй том Маск Окс сүргийн урд зогсож байхыг бид харлаа.
За ингээд ер нь 10 амт маань ингээд болж байна. За эндээс одоо нөгөө сонирхолтой юмнууд маань гэх юм бол нөгөө хамгийн үнэтэй ангууд бол уулын нөгөө өндөрлөгт байдаг аргал янгрийн анги байна. Тэнгүүдээ нөгөө Африкийн 5 нөгөө Big 5 гэдэг маань ороод ирж байна. Тэгээд Арктикийн 2 цагаан бабаа Макс 2 очиж байна. За эдгээр ингээд 10 жишээг авч дэлхийн хамгийн үнэтэй 10 анги одоо ингэж бичих болсон ер нь шалтгаан маань юу юм бэ гэхээр энэ дэлхийн хамгийн үнэтэй 10 ангийн нэг нь одоо баг дэлхийн хамгийн үнэтэй анги гэж хэлж болох үс өрсөлдөхүүц байгаа нь манай Монголын Алтай аргал байгаа. Энэ Алтай аргалыг жил болгон одоо Трампын хүүнч байна уу ийм мундаг дэлхийн том баячууд ирж агнж хэдэн зуун мянган доллараа өгж одоо агнж байна. Тэнгүүд бид нэр ингээд энэ агнахыг ингээ харангуудаа сошиал медиагаарч байт юм уу Instagram, Facebook дээр ингээ харангуудаа шууд нөгөө харлуулдаг. Энэ баян ирээд Монголд ингээд ан хийгээд явчлаа. Ямар балер юм бэ, муухай юм бэ гэдэг нь шууд харлуулад байгаа. Гэтэл яг үндэ энд анчны буруу ертөөсөө байхгүй гэж би шууд хэлмээр байгаа. Яагаад гэвэл тэр хүн чинь яг чин сэтгэлээрээ за яг хөө мэдээж ан хийх хоббитой байж болно. Гэтэ анчин болгоны тэгж харлуулж болохгүй. Хулгайн ан бол муухай. Харин трофи ан бол хэдэн зуун мянган доллар төлж байгаа. Энэ төлж байгаа мөнгөө харин эргээд тухайн агнсан амьтныхаа хамгаалалт одоо нэг амьтныг нь агнаад цаашдаа 10, 100 амьтан нь илүү олон өсч үржээсэй гэж л хүснэ. Тэгээд тухайн орчныхоо байгаль хамгаалалт нь тэгэхэд тухайн орон нутагт нь хөрөнгө оруулах гэж энэ мөнгийг төлж байгаа. Бусдаараа зүгээр л нэг сум тавихад 200 мянган доллар төлдөг бол тэднэрт ч гэсэн яг үндэ бас сэтгэлд нэг юм үлдэхгүй байхгүй. Яг сэтгэлээрээ тухайн орон нутагт тухайн байгаль хамгаалалт тухайн амьтны цаашны ирээдүйн төлөө энэ мөнгийг төлдөг. За Монголд харамсалтай нь яг ингээд ковот аваад Алтай аргалч байна уу, говийн аргалч байна уу, ер нь ингээд ан аваад идэг. Гэхдээ энэ мөнгө яг хаашаа очиод байгаа юм бэ гэдг нь яг ингээд гоё хүмүүст тайлбарлаад мэдээллийг нь олон нийтэд харуулмаар байгаа. Яагаад гэвэл гадаадд бол одоо ингээд одоо жишээ нь саван маванд бол нэг арслаа агнуулад тэр тосгондоо шин сургууль бариад шин хар зам үүсгээд ингээд илт хөрөнгө оруулалт болоод нь шүү дээ. Тэгтэл Монголд орон нутг руу ордог гэж би бодохгүй байна. Алтай аргалыг агнуулдаг тэр Ховд аймгийн сувмуудад Алтай аргалаасаа ашиг хүртдэг гэж би эргэлзэж байна. Тэр 200 мянган доллар бараг 500 саяас тэрбум хүрч байгаа тэр их мөнгө хайчаад байгаа юм бэ гэдгийг л олон нийтэд ил болгохыг одоо ер нь бол хүсэж байгаа гэсэн. Тэгээ хэрвээ монголчууд маань тэр их одоо энэ үнэт өвөөсөө мөнгө олоод тэгээ тэнийг буцаад энэ Алтай аргалыг гаж гэдэг юм буцаад энэ амьтдуудаа хайрлж хамгаалахад хөрөнгө оруулаад малчдаа ч гэдэг юм уу орон нутгийн иргэдэд бас ашигтай одоо дэд бүтцийг нь хөгжүүлдэг ч гэдэг юм уу одоо нөгөө хангаа авлаа гэдэг дэр нь сан үүсгэж өгөөд ч гэдэг юм уу ингээд хин хиндэ ашигтай байх юм бол байгаль маань ч тэр байгальтаа ч ашигтай орон нутгийн иргэдэд ч ашигтай орон нутгийн иргэд нь ингээд байгалаасаа ашиг хүртээд байх юм бол улмал илүү хайрлж хамгаалдаг болно ийм гоё цогц систем үүсгэх боломж байгаад байгаа. Энэ дээр нэг том асуудал байгаа нь л тэр системийг нь нээлттэй шудраг явуулаач л гэж хүсэж байгаамаа. За тэгээд энэ хүү яриагаа өндөрлөхөд одоо сэтгэл хандлаа гэж. Маш чухал гэдэг үнэлөө. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтанда хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон Одмондрын алтан гишүүдийн нэгтгэж хамтарч ажиллалаа. Нэвтрүүлэг НТV Одмондр радио 107 83.3 хүс остолгоноор та бүхэндээ өрлөө. Ингээд дараагийнхаа амьтдын ертөнцөөр эргөө уулзтлаа баяртай. За баярлалаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансага 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.